Тэгвэл эрүүл мэндийн наатгалгаар ингээд хүн өвдөөд ингээд мөнгө төлдөг тийм ээ. Тэгж ярьдаг. Одоо тэгж ойлгодог. Гэтэл тэрний цаана аюу тум агуулга байна л да. Хэлэхэд аюу амархан боловч бид нар ингээд өөр дээр ихэвчлэн юм ингээд тулгаж ойлгодог. Хүлээж авдаг. Гэтэл тэрний чинь цаана яг нөгөө бие хаана өвдөөд эрүүл мэндийнх нь эрүүл байдал нь алдагдаад магадгүй мөнгөгүй болцсон тийм үү? Ямар ч мөнгө төрөхгүй. Одоо бид нар ч одоо эрүүл мэндийн салбар одоо энэ ч юм уу дарчлал гэдэг утгаараа ч юм уу хаач утсан биднээс тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагадж л бид нар эрүүл болно. Одоо амьдралын хэв маяг маань авч явахад санхүүжилт заавал шаардлагатна. Гэтэл тэр хэвийн зүйл нь алдагдана гэдэг бол хуу хүнд даалгавар эрүүл мэндийн талаас бол маш их хэмжээний цохилтыг өгж байгаа. Сөрөг цохилтыг өгж байна тийм. Тэгэхээр энийг бол хүмүүс аяга амархнаар бас ярих байх тоо. Ингээд очиод эмчлүүлчихнэ. Эмчтэй ярьчихна. Эсвэл аяга сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй ч юм уу бид нэг тийм аяга тийм энгийн хизээч хэлэхэд хүн үнээр зөв битэн өгнүүдийг хэлдэг боловч яг тэр нь өөр дээрээ тусаад ирэхлээр хүн агуулгаар нь ил ойлгож хүлээж авдаг юм шиг байна. За энийг би хизээ өөрөө хүлээж авсан байх гэхлээр за хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой юм байна гэдэг өөрөө мэс сасны ширээн дээр хэвтэж явахтай хүний тархинд их бууж байгаа гэдэг. Тэрнээс хүн мэс сасны гэдэг мэддэг л байсан. Хүн асуурахыг хүн болгоно л мэддэг. Гэтэ тэрнээс үүдээ ямар үр дагавар гараад байна вэ? Тэр сэтгэл зүйд нь яаж нөлөөлөд байна вэ? Хүний амьдралд нь яаж нөлөөлөд байна вэ гэдгийг бид нар мэддэг. Маш энгийн асуудал, маш эрүүл мэндийн маш энгийн асуудал хүн гэхэд тоохгүй яваад ахлаар эргээд тэр хүний амьдралын чанарыг нь хэрхэн яаж бууруулж байгаа вэ гэдэг чинь яг тэр хүнээс асуугаад л ер нь бол ойлгоно. Аюу жижигхэн хүн ярихад аюу жижигхэн мөртлөө хүн аюух нөлөө үзүүлж байгаа тийм. Тэгэхээр бидний энэ эрүүл мэндийн даатгал гэдэг юм маань өөрөө даалгавар манай монголчуудад бол даалгавар маш хэрэгтэй үйлчлэг. Ер нь бол энэ хүн төрөлхтөн бүгдэнд хэрэгтэй. Монголчуудын зүгээр бидний өөрсдийн ойлголтоор хүлээж авахлаар бид хизээс л угс ядуу арт юм шүү дээ. Ядуу арт юм. Тэгэхээр бид нар нэг санхүүгийн асуудал, санхүү хөрөнгөний асуудал гэдэг бол зүгээр бид бүгдээ тойрч энийг бол ингээд туулаагүй хүн гэж баг байхгүй хаа. Их ховор байгаал. Тэгэхээр энэ бол ингээд бугаал ирдэг. Бид нар мөнгөгүйгээс болоо өвчин зовлонтой яваад байдаг. Өвчин зовлонгоо хүндрүүлдэг. Мөнгө маргааш нөгөөдрөөс хоошлуулдаг. Ихэвчлэн санхүүгийн асуудалтай холбоотой байдаг. Тэгээд ирэхлээрээ энэ бол асуудал маань хүндрээд ирэхлээрээ эргээд л 8 нас гэр бүл минь сайн сайхан ирээдүр бол угаас нөлөөлсөнд юм холбоотой юм том асуудал гэвэл энэ эрүүл мэндийн даатгалын зохицоор нь шийдэх бас боломж юм болов. Тэр өнцгөөс л одоо харахыг хичээж байна да. Тийм. Өөр одоо нэмээд хэлий гэвэл одоо хөвдөө одоо эргээд тэр гэр бүлийн нөгөө сайн сайхан аз жаргалын асуудал. Хүн ч одоо хорвоод мэдлээд хэд наслах вүлээ тий? Одоо нэг 60 наслах нь 60 наслна, 50 наслах нь 50 наслна, зарим хүмүүс нь 70 80 наслна тий. Энэ маань өөрөө их маш богинохон хугацаа юм шиг байна. Тэгэхээр нэгэн тал энэ богинохон хугацааг энэ хорвоод гээд өнгөрүүлээд явж байгаа юм чинь энэ хооронд хүн бол юм чанартай амьдрах хэрэгтэй. Тэгээд чанартай амьдралын, чанартай аз жаргалтай, сайн сайхан амьдралын хамгийн том суурь нь бол хүн эрүүл байх. Эрүүл байвал тэгэл хөрөнгө чинээ муутаач гэсэн хүн амьдрал аз жаргалтай байгаад байх бүрэн боломжтой. Тэгээд өвчин зовлонтой хүн аз жаргалтай байна гэдэг бол бас хэцүү ойлголцоо дээ. Мөнгөгүй аз жаргалтай байж болно шүү дээ. Тэг ярьдаг тэг угаасаа бүгэн болгоно тэгж ярьдаг. Тэр их хүн хідэн мэдрээд явж байгаа би яд мэдэхгүй байна л да. Тэгтээ ингээд өвчин зовлонтой мөртлөө одоо аз жаргалтай байгаа юм бол их ховор байдаг.